За өнөөдрийн бэлэгтэй сая өдөр Монгол Улсын ерөнхийлөгч Ухлагийн хүрэлцэх Монголын уламжлалт арга ухааныг хөгжүүлэх, зайлах, гаргаж гарын өсөлт болсон ийм сайхан үйл ажиллагаанд оролцож байна. За тэгэхээр Монголын уламжлалт арга ухаан бол 5,000 жилийн түүхтэй гэж үздэг. За тэгээд монголчуудын хөгжүүлж ирсэн энэ уламжлалт арга ухаан бол бүдийн 5 ухааны нэг ийм салбар байж байгаа. За тэгээд одоогоос 345 жилийн өмнө бол Монголын уламжлалт арга ухааны энэ чиглэлчлэн бэлдээ. За мөн одоо уламжлалт арга ухааны онцлог хэмжээтэй эмнэлгийн туслан үйлчилгээ үзэх, ийм үйлдвэрлэх гэх мэт одоо уламжлалт арга ухааны салбарыг албан ёсоор одоо сургалтын шаардсан сургалтаар ингэж явуулж ирсэн. Үүнтэй уялдуулаад Монголын уламжлалт арга ухааны түүхийг 345 жилийн гэж өнөөдөр одоо ингэж тогтоож байна. За тэгэхээр өнөөдөр одоо Монголын уламжлалт арга ухааны төрийн зүгээс ерөнхийлөгчийн зүгээс одоо бодиттой одоо онцгойлон анхаарч ингэж зайлах гаргаж байгаа нь урдын одоо их мэрэгэл дээд маран буудын маань авиа тэдний одоо тавьсан ерөөд энэ уламжлалыг одоо тасалбаргүй хөгжүүлж ирсэн одоо тэр сайхан одоо гавья бас энэ байгаа гэж одоо урдын энэ мэрэгчлүүдээ бас дурдсан зүйлтэй байна. За тэгэхээр бид одоо уламжлалт арга ухааны одоо энэ шүнгийн сургалт явуулж байгаа Отч Маран их сургууль бол яг одоо уламжлалт арга ухааны надандрын одоо их сургуулийн уламжлалтай энэ шүнгийн сургалтыг ингэж уламжлан дамжуулан авч одоо ингэж хэрэгжүүлж байгаа цорын ганц сургууль юм аа. Тийм учраас уламжлалт арга ухааны одоо шүн онлын яс номын ясаар одоо цаг үргэлжлэл хөгжин дэлгэхийн ерөөлийг альбия.